Хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сугаад харуулаас сонсож байгаа хэрхэм танд өглөөний мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 8:14 минут болж байна. Радион 3 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Чинбатнар та мэд нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болоод байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүүхэд бүрт эрүүл амттан хүүхдийн баярын бэлгийн багц OG Family хамтран ажиллана. За мөн хиймэр хөшгөний дэлгүүр хамтран ажиллана. Зээ манай эфирийн үз 77 3883 за мөн 77 77 88 30 үнцээр холбогдоод 3 асуултанд хариулан ялагч болоорой. За эхнээс үсгчийг авъя. 9067 өглөөний мэнд. Өглөөний мэнд жижигхэн алзан. Өглөөний мэнд жижигхэн алз. Сайхан амарсан уу? Цагаамлаа. За хүүхдүүдийн асуултаасаа эхэлнэ. За Галын дуудлага өгөхөөл хэдрүү залгах вэ? гоё асуулт байна. 100 хэдүүлээ. 101. За баяр үргээ. Маш чухал дугаараа цээжэр мэдж байна манай хүн алз. За дараагийн асуултыг асуунаа. Диснейийн хамгийн сүүлийн хүүхэлдэйн кино ямар кино вэ гэдэг асуултанд хариултаа авч чадаагүй байгаа. За цагаа явуулнаа энэ дээрээс. Асангоо. Заасангоо тийш юм байна. Гэрийн даалгавраа хийгээгүй юу дээ? Хүүхэлдэйн кино асуусан. Кино гэсэн үү? Хүүхэлдэйн кино. Хамгийн сүүлд. Асангоо. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За бол кино хүүхэлдэйн кино асууж байгаа юм байна. За 8865 өглөөний мэнд. Өглөөний мэнд нэг бол байна. За энэ бол эхний асуултыг асуунаа. Энэ дуу ямар нэртэй хуудасаар цацагдсан бэ гэдэл түрүү 7 хоногт хэдүүлээ нэг асуух гэдээсэн асуулт байгаа да тийм. Хуудасаар цацагдсан бэ? За. За тэрийг нь би эндээс олоод явуулах. Энэ Хуудсын нэрийг хэлэх юм байна. За нэг башкир санаад байна. Башкир бүсгүн дуу. Дөөрэж дуулсан санаж байна тийм. Паради. За одоо би энэ дээрээс нэрээ энэ дууг нэх юм байна. За одоо ингэж яагаад явуулах. Харжина макара аргой вакари тиммигой хөрхүнбай. Харжина макара. За энэ ямар нэртэй хуудасаар цацагдсан бэ гэсэн байгаа. Цаг явсан. За ер нь бол юу сонсохдохгүй байна. Гэхдээ нөгөө өмнө талаас сонсч ирсэн л доо. Сая бол ер нь плей хийгээд юу ч сонсгдсангүй. За. Тийм үү? Тий нөгөө хөтлөгчдийн хоолой сонсгож байна. Тэгээ наа чи нөгөө яг нөгөө хөдөөний дүүгийн хоёрыг дуулаа. Тэгээд одоо яг хуудас нь юу гэдэг хуудас хэлээ дээ. Цаг явсараа дууссан байна. Асуусан та нар гэрийн даалгавраа хийгээгүй байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан. За энэ Аяла гэдэг башкир дуучны Хомай гэдэг дууны паради тийм. Манайх нэрээ сонноос 2 дугаар студи ашиглалтанд ороод бид тэр 2 дугаар студид сууж байгаа. За ямар ч байсан хэдүүлээ жигдрэх юмдаа байгаа хаа. Өглөө ингээд ирэхээр өглөөний хөтлөгчдийн хамгийн том зовлон бол ингээд ирэхэд нэг юм байхгүй. Зүгээрээс зүгээр ишүүлсэн байдаг. Бүх юм байнгут сэтгэл авахгүй. 85.8 өглөөний мэнд. Өглөөний мэнд. За энэ талбагцсан. Арука. Өглөөний мэнд. За Арука ямар нэртэй хуудасаар цацагдсан бэ гэдэг нэг юм дуу сонсож байгаа. Явж ийн явахгүй нь хэдүүлээ дахиад нэг шалгаад үзье дөхөө. За. Харжина макара аргой вакари тиммигой. Дуучлаад сонсохдохгүй байна. Харин хүмүүс. За сонсогдохгүй байна гинэ. За энэ баларсан юм аа. Яриад үгүй. За. Би энэ хэлээд үгүй юуны тухай гинэ. Аяла Хомай гэдэг нэг башкир дуучны дууг дөөрэж дуулсан нэг. Дөөрэж дуулсан. Тэгээ энэ дээр нөө реклам хийсэн байлээ. 3 эрэгтэй байдаг санаж байна те. За санаж байна уу тэр үйл явдлыг? За болохгүй сонсохгүй бол хоёул юу ячид дараагийн асуулт. Зөв хариулт нь хэлчихэ те. Зөв хариулт нь бол Бигүүн гэдэг сайтаар хуудасаар цацагдсан юм шүү. За таны хувьд ихний асуулт гэж ойлгож болно. За. Дорж Махатма Ганди Москва Чингүн Жав зэргийг юу нэгтгэж байгаа вэ? Цаг явсан. Махатма Ганди Чингүн Жав дорж. Цаг явсан. За юу нэр тэмцэгч юм байна. Тэмцэгч. Биш юм байна. Холбосон байлаа. Та дорж гэдэг тэмцэгч мэдхүү? Мэдгүй наа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За энийг бас асууж агаад хариулт авч чадаагүй асуулт байна. Коммент харна. За энэ дээр бас зөндөө олон юм би нэмнэ өө. Чи эр хүү нэмнэ. Ой. Би ч амар олон юмнуудыг харж байгаа. За энийг ав гэж. За дараагаас асууж 99 өглөөний мэнд. Өглөөний мэнд ариун бол байна. Өглөөний мэнд ариун л да. Дорж Махатма Ганди Москва Чингүн Жав эдгээр юу нэгтгэж байгаа бэ? Цаг юусан. За
Юу годомчны нэрнүүд юм болоо. Гудамжны нэрнүүд байна шүү дээ. Баяр хүргэе. За. Дараагийн асуулт таны хувьд Уйгурчин Монгол бичгээр энэ үсгийг үгийн ихэнд бичихтэй эхлээд нуруу татна. Нурууны араас нар зүв дугуулж ургас шүд гаргаж нуруунд эргээд нийлүүлдэг. Энэ ямар үс үг вэ? Эхлээд нуруу татна. Нурууны Цаг явсан. нар зүв дугуулсараад шүд гаргаад. Нурууны арнаас гэснүүд те. Нурууны дээдлээс нуруу эхэлсэн шүү дээ тийм ээ. Нурууны дээдлээс хойшоогоо татаад нар зүв дугуулад урагшин шүд гаргаад тэгээд нуруунд буцаагаад нийлүүлдэг бол энэ ямар үс үг вэ? Цаг дууссан байна. 3 2 П үсэг гэж та. П үсэг. Ямар үсэг вэ? П. П. Биш үү? П биш байна. Холбогсон баярлалаа. биш байна. Өдрөө сайн өнгөрүүлээрэй. За. За. Уйгурчин Монгол бичгийн асуух нэрээ гой санаа орж ирсэн шүү. Юу вэ би бүр өөртөө хэлчихлээ. За ингээр За манайхан коммент хийчих шиг байна. Дараагийн сонсогч 77 77 3883 дэх дугаар дээр хүлээж авна. 9952. Өглөөний мэнд байна уу? Өглөөний мэнд заяа нэг үсэг асууж байгаа. Уйгурчин Монгол бичгээр энэ үсгийг үгийн ихэнд бичихтэй эхлээд нуруу татна. За тэгээд нурууны араас нар зүв дугуулад урагшин шүд гаргаад нуруунд буцаагаад нийлүүлдэг бол энэ ямар үсэг вэ? Яа нэ нар зүв татах. За эхлээд байж байгаарай. Эхлээд нуруу татнаа. За. Нуруугаа мэдэн штэ тий. За тэгэнгүүтээ нурууны араас нар зүв дугуулж урагшин шүд гаргаад буцаагаад нуруунд нийлүүлнэ. За цаг дууссан байна. Урагшин шүд гаргаад. За 3 2 ойлгохгүй дээ үсэг шиг сонсогдоод. Дээ үсэг шиг сонсогдоод ойлгохгүй мөрдлөө дээ үсэг шиг сонсогдоод гэхээр аа да. За дээ үсэг маань. Үү би өстө толгой хэрэгэлсэн. Аларч хэлээ. Одоо хэлээд өчнгөөс ойлгохдохгүй наа. Эхлээд нуруу татна. Нуруу татдаг штэ бид нар. За тэгэнгүүтээ нурууныхаа артлаас нь бид нэр дээтэй үсгийг бичгтээ харагш нь ингээ бөөрхөлдөг үстэй нар дугууд тойруулдаг үстэй. Тойруулаад тэр чигээр нин тойрог урагшин тацааргаад буцаагаад нуруундаа нийлүүлдэг үстэй. Тэгдэг. За хариулсаж бас дараагийн асуулт асууя. За үсэг муу юм байна. Дараагийн асуулт. Монголын хамгийн их дагагчтай Facebook хуудас юу вэ? Facebook Монголынхоо. Грэми юу? Facebook хуудас Монголын хамгийн их дагагчтай Facebook хуудас. Facebook гэх юм. Facebook Юу юм бол? Хэдэн дагагчтай юм болоо? За. Тоог нь хэлэх юм уу? Юуг нь хэлэх юм? Нэрийн жилэн болно, тоогийн жилэн болно. Нэрийн хэлбэл хоёр нэр хэлэх шаардлагатай болно. Тоо хэлбэл ганцхан тоо хэлнэ. За 3 Төхөл тоглох цаана. 2 өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Төхөл би хэлмээр л байна. Цэцэг загнуулна. За хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлөөсэй. Хүүхэд бүрт эрүүл амттан хүүхдийн баярын бэлгийн багц Өвжи Family хамтран ажиллаж байна. За 15 дахь жилийнхээ ойг угтаж байгаа үндэсний тэргүүлэгч импорт борлуулалтын компани Өвжи Family Holding бяцхан үрсийн баяр зориглон дараах бэлгийг багцуудаа зарлж байгаа юм байна. За тэгэлгүй яах вэ? Ер нь бол Өвжи Family гэдэг бид нар маш гоё хүүхдэд ийм эрүүл амттан эрүүл бэлгүүдийг боодог гэдгээр маш сайн мэдэн штэ тийм ээ. Paw Patrol, Barbie, Hello Kitty зэрэг ийм сэдвтэй бэлгийн багцуудыг ийм дуртай баатрууд нь холбогдсон байгаа мэн нэгдүгээр. Хоёрдугаарт нь тоглоом байгаа. Тэгээ дээрэс нь амттнаар ингээ баялаг, баярын уур амьсгал бүрдүүлсэн хамгийн сонирхолтой сонголт байх болно гэж байгаа. За тэгээд түрүү нөгөө эрүүл гэж хэлсэн хамгийн гол нь бүтээгдэхүүнд нь ямар нэгэн гений өөрчлөлттэй бүтээгдэхүүн байхгүй, хугацаа уртсагч агуулаагүй, өнгө оруулагч ашиглаагүй, чихрийн агуулмж багтай, үйлдвэрлэгчээс аль бие усны хэрэгтэй импортлж оруулж ирдэг. За мөн шинжилгээний бичгтээ өнгө үзмж сайтай, чанартай гэх мэтчлэн ийм бэлгийн багц байдгаараа Өвжи Family-ийнхэн бол яалтчгүй манай зах зээлд бол ялгарч харагддаг ийм байгууллага байгаа. За би энэ юу л Facebook л н ороод гоё бэлгүүд хараалсан ажил. За тэгэхээр Facebook хаяглал нь ороод Өвжи Family гэдэг Facebook байгаа. За энэ хаяглал нь лайк дараарай дэлгэрэнгүй мэдээллийг авна. За эдгээр одоо бэлгүүдийн давуу тал нь түрүүн хэлсэн ямар нэгэн гений өөрчлөлтөө бүтээгдэхүүнүүд биш, хугацаа уртсагч агуулаагүй, өнгө оруулагч ашиглаагүй, чихрийн агуулмж хамгийн гол нь багтай. Буюу ер нь хүүхдийн эрүүл мэндэд таатай ийм одоо бэлэг байна. Тэгээ ер нь бид нэг за өөртөөхөө хүүхдүүдэд бэлэг сонгосон ч тэр алтан байгууллагынхаа ажилчдын хүүхдүүдэд за тэгэл одоо нөгөө нэг ийм сайн дурын ажил хийгээл зөндөө олон хүүхдүүд бэлэг өгөөд явдсан шүү дээ. Тэгэхэд хамгийн гол нь би юу хараасаа гэж
гэдэг вэ гэхээр хүүхдүүдийн эрүүл мэндийг хараасаа гэж боддог. Мэдээж хүүхдүүд чихрэн дуртай. Гэхдээ энэ яаж уур хитрхи амир хөнгө оруулагчтай хил мэл ингээл янз бүрийн өнгө мөнгөтэй болчдаг бол жоохон онцгүй штэ. За тэгэхээр ийм 5 төрлийн хямд багц байгаа. Тэгээд өхөөртөн савлгаатай хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүд бүгднийг агуулсан ухаалаг шийдэл болж болно. Энэний талаар та хаанаас судалдаж авах уу? Ер нь бэлгүүнүүдийн зургийг харъя, үзье гэх юм бол OG Family гэсэн Facebook хуудас руу ороод зураг үзэж болно. За мөн 80-5 21 12 8888 42 тэг 3 гэсэн дугааруудаас залгаж илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За энэ Barbie бэлгийн багс нь 17500 гэж энэ Paw Patrol нь 30,000 гээд дотроо жишээ нь бяцлагтай гомон лазертай чихэр гээд. За энэ дэлгэрэнгүй танилцуулга нь байна шүү. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ. Хүүхэд бүрт эрүүл амттан гэсэн урайтаагаар хүүхдийн баярын бэлгийн багц OG Family хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогчийг авъя. Утсан тасарсан байна. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу холбогдно шүү. За хэдүүлээ ингээд нэг дуунуудтай хариулаад явчихнаа. Энэ нэг юм туршаад үзээдгүй харина. Тэг. Би өнөөдөр зөндөө олон дуу таалахын тэр маань явж гин үгүй юу? 77 88 30 болж байгаа мó гинэ. Бага болж байгаа. Болж ах хэвээр. За дараагийн сонсогч 86 89 өглөөний мэнд. Хөөе. Өглөөний мэнд. За хэдүүлээ нэг юм Монголын хамгийн олон дагагчтай Facebook хуудсыг хайгаад яваад байгаа тийм ээ. Энэ хідэн лайктай буюу тий хэлж болно. Дагагчтай хэлж болно. Эсвэл ямар хуудас гэдгийг хэлж болно. Цаг явсан. За бодида мэдхгүй мэнэ. За 2 3 4 сая хүн гэваа. Чигта тэгээд тэндээс Facebook идэвхтэй хэрэглэдэг нь хэд байдаг вүлээ? 3 1500. 1500 бүх. Сая 500 гэсэн баг. Харин өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. За комент харж байхад зүг бичсэн хүмүүс бол нэлээд харагдаж байна. Ер нь хамгийн олон дагагчтай хуудас юу гэдэм бэл бид нэр сонирхож ирсэн. Би одоо төхүүлж идэхгүй. Төхүүлж л та. Би зүгээр айгу гоё төхүүлтэн амар тийм дэлгэд төхүүлтэн. Манай цэгийг их бадрангуул таа гэдэг. Гэл төхүүл. Үнэ. 82 өглөөний мэнд. Өглөөний мэнд. За нэрээ хэлээ шүү. Мөнхөө. Өглөөний мэнд мөнхөө. Өглөөний мэнд мөнхөө. Монголын хамгийн их дагагчтай Facebook хуудас хэдэн дагагчтай вэ? Цаг явсан. Эсвэл Facebook хуудсын нэрийг хэлж болно те. Нэрийн зүйлийг таатай байх болно. Танаа өөрөө Танах шүү эмжээ. Сайн гомдоо. За албаасаар 1.3 сая дагагчтай болсноор манайх би одоо миний мэдхээс лав бүгдээрээ ярьж байгаа те. Монголын хамгийн олон Facebook дагагчтай хуудсын болж байгаа. Баярлалаа баяр хүргэж баярлалаа. Үзэн сонсож байгаа бүх ингээд 1.3 сая лайк дарсан дагсан хүмүүстээ баярлалаа. За. Та уцаа спикер дээр тавьсан байна уу? Тийм байна. Спикерийн унтраач чадахгүй бол цаатлын нөгөө чимээ орж ирээд ингээд хөдөлгөөр аягүй сонь сонсогдоод байна. Чихвчээ одоо яаж вэ? Арай дээр болж шít. За, дараагийн асуулт монгол хэлтэй холбоотой асуулт байна. Нурууг нь авах гэж үг суудахтай хэлцүүг вэ? За, нуруугаа авахулна. Итгэлийн алдах юм болов. Итгэлийг нь алдах арай биш юм байна. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За, дараагийн сонсогч. 9092 Бана өглөөний мэнд дүргий их байна уу? Өглөөний мэнд. Синтооны мэнд дүргий. Баярлалаа. За. Нурууг нь авах гэж үг суудахтай хэлцүүг вэ? Одоо юу хий одоо? Харин юу хий? Хашаах, зовоох одоо туйлдах. Туйлдуулах яг энэ үг онсон шүү. Ер нь ядартлан зүтгүүлхийг л нурууг нь авах гэж туйлдуулаа тий. Нурууг нь авцгаа гэж ярьж байдаг. За дараагийн асуулт. Таны хувьд бол амархан асуулт ашиг өнөө. За. Хоовон хөх хочтой тунгалаг тамир романы дүр хэн бэ? Хонгор байна. Хонгор. Баяр уу. Ялтын асуулт. За ялтын асуулт хэдүүлээ нэг дуу таах гэдэг үзье. Би уг нь бол ингээд 3 дахь асуултан дээр ирсэн хүнд 2 энгийн асуулт нэг дуу таалгаад байгаа байхгүй юу? За. Сонсогдох нь үгүй юу хэдүүлээ үзээтгэе. За эхний таарсан аюул энийг таах юм байна. За сонсъё. Аюу. Сонсогч нь. Сонсогдож байна уу? Юу ч байхгүй. За тэгвэл энэ юу руу орохгүй байгаа юм байна л да.
Юу сэмэр орох байгаа юм. За. За тэгвэл дараагийн асуултыг асуугаа явчихё. Ингэсэн. Дори гил нэртэй загас ямар хүүхэлтэй киноны дүр вэ? Цаг явсан. Цагаа явуулнаа. Дори гил. За дээрээс нь загас юм байна. Хүүхэлтэй кино юм байна. Цаг туссан 3 Нэг орлоод өгсөн шүү дээ. Нэг цэнгэр загс. Байна уу? Байна. Яасан гинэ? Утсан тасраад Немогийн өрөлдгээд Немо. Баяр. тэгэлгүй яах вэ? За Немо гэдэг үг. Ялагчаар тодорч байна. За ихний ялгч тодорсон. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй эхмээ. за баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлцгээрэй. Баярлалаа. За дараагийн сонсогчийг авнаа. Ирээс техник Өглөөний минь долбоо. хэн байна гэсэн бэ? Долбоо. Залбоо. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За дараагийн Сайхан асуулт амарлаа. нэгэн хөгжилтэй асуултыг асуух гэж байна. Амьтнуудын нэр хэлнэ би. За. Тогруу, сармагчин, бар, улаан панда. Эдгээрийг юу нэгтгэж байна вэ? Цаг явсан. Наач нөгөө нэг юу юм шүү. Кунфу пандагийн Кунфу панда. Кунфу панда. Баяр үргээ. Энэ гэхдээ улаан панда байдаг үлээ энэ дээр. Улаан панда нөгөө шифу ч улаан панда юм биш шүү А шин? дээ. Шифу? Багш нь? Тийм үү? Ред панда. Гэдэг юм байна. За, дараагийн асуулт. Гарал үүслийн хувьд ойрын холбоотой зүйлүүдийг агуулсан англи хэл зүйн нэгжийг юу гэдэг вэ? Гарал? Гарал үүслийн хувьд ойрын холбоотой зүйлүүдийг агуулсан англи хэл зүйн нэгжийг юу гэдэг вэ? Па. Эрүүдээс болтоор. Йоо, толгой эргэж байна. Нөө би цагаа явуулах гэж байна. Их жаргалтай байна. Харин бид нар биологи хичээл дээр үздэг штэ. Биологи ярьж баг байна. төрөл зөөл гээл ингээл англи зүүн нэгж үздэг те. Тэгэхээр энэ нэг англи зүүн нэгж дотроос хоорондоо ойрын холбоотой зүйлүүдийг нь агуулсан энэ нэгжийг нь юу гэдэг юм бэ? Па, мэрэгжлийн инсулт асуучихсан биднээс. Өөрөө биологи мэрэгжил байдаг. Локер бодхоор чи яг зүг байхгүй юу? Тийм үү? Тий. За, 3. 2. За мэдгүй байна. За өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Амархан асуултанд донд хаяа нэг хэцүү асуулт оруулж ирээд хин хариулах нь Тэгж намайг жаргаж ирээ. Яс. За зөвхөн нөгөө ойрын зүйлүүдийг агуулсан гэхэлэр зүйлийн яг өмнөх нэг англи хэл байж таарах нь тий. За дараагийн сонсогчийг вирусtik хоёр холбогдчихэ. Байна уу? Байна уу? Байна. Өглөөний минь. Өглөөний минь санаа байна. Санаа радиого басхад нь баярлаа. За. Гарал үүслийн хувьд ойрын холбоотой зүйлүүдийг агуулсан англи хэл зүйн нэгжийг юу гэх вэ? За чинь юу гэж би нэг уншижсэн санагдаад байна. Англи хэл зүй гэж байгаа тий. За энэ ч бүр томоос аймаг хүрээ баг гэл ингээл явна шүү дээ тийм ээ. Амтны аймаг. Аха. За нэлээ. Юу дөө чинь их болсон. Тэр ангийн, тэр овгийн, тэр ангийн, тэр багийн, тэр төрлийн, тэр зүйлийн ингээл явдаг шүү дээ. 2. Амтны аймгийн шууны зүйл. За тэгэхээр таны хариулт бол зүйл гэж. 1. За. Цаг туссан. Таны хариултыг зүйл гэж авч болох юм уу? За амтны аймгийн шууны зүйл гэж. Амтны аймаг гэдгээр нь авч байгаа юм. За аймаг биш юм байна. Тэгэхээр хоёр дахь юм биш. За. Хоёр дахь. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Гурав дахь дээр нь би зөв хариултаа хэлнэ за. 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 Сууд ундрах цэцэг их жаргалтай нэ бүгдийг унгаад. За нэг мэн жаргаж байгаа болоос яамаа. Бүгдийг биш үү би хоёр л хүн унгаас тий. Багдад ам байна л да. Ерөөсө хариулах хүртлээ. Багдад ам байна. Явдаг болчихоо. Жаргалаг болоод байгаа юм байна. 88 86. Өглөөний минь. Өглөөний минь. Цоож байна. За цоож хоёр. Гурав дахь хүн болж байгаа. Гарал үүслийн хувьд ойрын холбоотой зүйлүүдийг агуулсан англи хэл зүйн нэгжийг юу гэх вэ? За хариулт авчаа. За Төрөл хариулт. гэх юм байна. Төрөл зүйл гэж явдаг штеп. За. Таны хувьд ихний асуулт. Урлагийн мэддэгдэхүүний чинь шалгах гэж байна. Нэгэн зуны цэцэг жүжигийг ямар продакшн тоглосон бэ? Нэгэн зуны цэцэг. За. Продакшн. Хөвсөл продакшн. Хөвсөл биш юм байна. Холбогсон баярлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Хөвсөл үү?
100-ны цэцэг. Цэцэг. Одоо тоглогдоод дуусч байгаа юм шиг үлээ. Тийм. Хаалтын тоглолтоо тоглосон гэсэн. Тэгэхээр ер нь ойр зургийн сайн сайхан сүүлийн үед ер нь юу болж ийн, юу гарч ийн гэдгийг мэдж байгаа юм шинэ мэдээлэлтэй хүн хариулна. 86 85 өглөөний мэнд. Өглөөний минь бүрж байна. За өглөөний мэнд бүрж байгаа. 100-ны цэцэг жүжигийг ямар продакшн тоглосон юм бэ? Энэ одоо юу? Темкагийн Темкагийн продакшн юу? Эмоц штэ баяр үргэе. За дараагийн асуулт. Тигран хот аль улсын нийслэл юм бэ? Тигран. Иран улсын нийслэл Тигран. Ираны баяр үргэе. За дараагийн асуулт. Намраа цэхэр бороо шивэрсэн намрын хонгор үдшээ дурстаа чи. Энэ ямар нэртэй дуу вэ? Дууны нэрийг хэлэх юм байна. Намраа цэхэр бороо шивэрсэн намрын хонгор үдшээ дурстаа чи. Ариухан үргэлээ санахын жаргалаа. Юу лээ? Тэнэтэйгээс тулаж сонда би. За нэрэнд нь бас байдгүй бай. Бэсэж сая. Тийм үү? Байгаагүй юу? Мэдгүй. За. Цаг дуусчихсан байна. Цаг дуус. 3 2 1 Чи өөрөө бараа өнгөлөөр бичсэн шүү. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Дуусахаар авахгүй юу? Би нэрийг авнаа л гэсэн. Нэрийг авнаа гэсэн. Амархан хэмжээ 88 28. Өглөөний минь мөх жаргал өнөө сайн бацгаана. Өглөөний мөх жаргалгаа. За. Өглөөний минь. Намраа цэхэр бороо шивэрсэн намрын хонгор үдшээ дурстаа чи гэж ямар нэртэй дуун дээр дуулдаг вэ? Наа чин юу лээ? Чин зэрэг. Намрын дурсамж лөө. Намрын дурсамж баяр үргэе. Намрын дурсамж. Суугаа мэдээд идэг заримдаа нэрийг мэддэггүй байх Наа шүү. чин айгүй сайн мэддэг дөө тэ уг нь хүмүүс. Хүн болгоны барыг мэддэг дөө тий. За дараагийн асуулт. Аль улсыг түүхэнд Сиам гэж нэрлэдэг байсан бэ? Сиам гэсэн үү? Сиам. Тайланд. Таиланд. Таиланд баяр үргэе. Ялтын асуулт. За ялтын асуулт ингэсэн. Та радиогоо чангалсан байгаад нүггүй юу? Давхар сонсогдоод байгаа юм. Энэ утсан дуу юм болоо. За магадгүй. Ялтын асуулт. Уйлэг систем NA үсгээр ямар элементийг тэмдэглэдэг вэ? Энэ ч юу юм бэ гэсэн натрий л үстэй. Натрий штэ. Юу бодоод ирсэн. Яста эргэлцлээ. Натрий ходоор гэж бодож байгаа. За мөн чиргалах баяр үргээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За баярлалаа. Дараагийн сонсогчоо хүлээж авнаа. 91-5. Алло, өглөөний минь. Шинтlaan минь. Баярлалаа. За таны хувьд ихний асуулт. Шээзги гэж юу юм бэ? Шээзги гэж юу юм бэ? Нөгөө арга шийдэж нэг аргал хийдэг юм хэлдэг. Аргал зүгдэг юм. Тэхинч тэгдэг л дээ. Гэтэ бүр шээзги гэхэлэр арай нэг жоохон өөр онцгой байд юм байна. Бас зарим газар ээдгийг бас шээдгийг хэлээд нь шүү дээ. За яах вэ? Амар дургуй. За яах вэ? Ямар чикен гэж хэлэлдээ та. Энд чи зүгээр юм нөгөө өнөөдөр ямар чанга байна яа. Нийт өдөр болгол ааштай байдаг да. Зүгээр арга гэх юм бол ингээд томыг хэлээ шээзгийг гэх юм бол арай жижигнийг шээзгийг гэж ааштай. Аа шээзгийг тийм бас байсан юм. За тэгвэл одоо байна шүү дээ те. Харьяалахын тийм ялгал ямар нөхцөлтэй байдаг вэ гэсэн асуулт асуунаа. Харьяалахын тийм ялгал ямар нөхцөлтэй вэ? Нэрлэх харьяалах. Өөх орших, заах, гарах, үйлдэх. Хамтрах тэрний алин харьяалахын тийм ялгал уу? Тий, харьяалахын асууж байна. Харьяалах чи юу лээ? Оо ямар даавар лээ. Ярьж байгаа цаг дуусчлаа. Оо 3 2 1 тэрэнд байгаа гарч яа. Тэрэнд биш юм байна. Өдрөөс амруулаарэ. Оо Тэрэнд энэ биш юм байна. Хүн яригч юу гимгүү гоё нэдэг. За 77 38 83 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдноо. За мэдээж би уламжлал ёсороо сайхан комент харна. Манайхан бичиж байна. Начиг яс хариулчхаа цэцэг аашлж амжихгүй гинэ. Тийш дээ өгнөл. Их гоё шипи хэлж ин те мөнгө жаргал маань. 88 75
Баано өглөөний минь. Өглөөний минь тэнцээ болсон. Өглөө байна. Цагаан амарцсан уу? Сайхан амарснууд бэ? За. Харьяалахын тийм ялгал ямар нөхцөлтэй байдаг вэ? Ийн. Баяр үргээ. яах вэ? И 61 уртын. Тэгээд зүгээр энэ үсэг ч гэсэндээ харьяалахын тийм ялгалын нөхцөлтэй ордог шүү. За баяр үргээ. Дараагийн асуултыг амархан асуулт таарсан гэж бодож байна. За. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй. Үхэр унсан хүнд ногоо өшөөтэй. Нохоо өшөөтэй. Баяр үргээ. Амархан байсан юм байна тий. Ялтын асуулт. За ялтын асуулт тэгвэл таны бас энэ талын мэдлэгийг нэлээд сорих нь нэг ямах ойролцоогоор хэдэн миллиметртэй тэнцвэ? Гой. Ямах чинь одоо хумсны хэмжээг ямах гэдэг. Тэгэхээр санд 10 мм доош байх юм уу 10 мм? 10 биш юм байна. Холбосон баяр. Баяртай. Энэ яг байж байгаараа гэдэг хэлчихэд утсан шүү тасалчи. Дасалсан дуучлаараа гэхдээ та яг зөв хариултыг хэлэх гээд байна. Бусдаа яах гээд байна. Миний жаргалыг таслах гээд байна. За дараагийн хоёул хамтран ажиллагчид танилцуулж байна. За тэгээ. Хиймэр хөшгөний дэлгүүр хамтран ажиллаж байна. За энэ хөшгөний дэлгүүр болохоор таны гэр бүл зориулаад хөвөн дааван болон майлангийн даавуугаар хийсэн химийн бодисгүй, хөнгөн, эрүүл, эко, мөн 99% нарны хамгаалалттай агаарыг маш сайн нэвтрүүлдэг, байгаль хор байхгүй, сэтгэлд амар ийм хөшгийг хэрэглэгчдийн сэтгэл нийцүүлээд боломжийн үнээр санал болгож байгаа. За тэгэхээр хөшгөөдөө сонгож байгаа бол хиймэр хөшгийг санал болгож байна. За эдний хэмжээ авна, зөвлөгөө өгнө. За хэмжээ аваад суйрлуулж зөвлөгөө өгөх бас боломжтой. За тэгэд эднийхээс хөшиг Apple Store, Pocket Zero, Lending апаар захиалan авахаас боломжтой. Тэгэхээр одоо аваад дараа төлөхөөр бүр шинтгэл хүү тэг хуваар хөшгөө авах боломжтой шүү. Ер нь бол ингээд нөгөө хөшиг чинь за айл гэр байсан ч тэр алтан байгууллага байсан ч тэр надад ингээд юу гой санагдаад байгаа гэхээр одоо аваад дараа төлөх гэдэг энэ зөндөө олон аппликейшнуудтай хамтарч байгаа нь гоё байхгүй шинтгэл байхгүй тэгээд ийм хүү байхгүй гэдэг чинь тэгээд за гэр бүлийн хувьд бол яг ийм байж болно. За нэг 2 3 өрөөний хөшиг авлаа тийм ээ. Харин алтан байгууллагын хувьд бол бүр үнэхээр хөшиг авах болдог шүү дээ. Одоо нэг томоохон офсод баг нэг 20 30-аар нь авахар шаардлагатай болдог тэгээд энэ үйлчилгээ байгаа нь тун зөв сонголт шүү. Тэгээд айл гэрийн хөрхийн ийм хөшиг худалдаалахаас гадна алтан байгууллагын хөшгийг бас худалдаалт юм байна лээ. Харин тийм би энэ Facebook пэйж рүү ороод хөшгөнтэй танилцж байна. Алтан байгууллагын за бүр Монгол гэрд хүртлийн сүүлийн үед ингээд цонхтой байдаг болсон. Тэрэн зориулт юм бас хөшиг бас хийдэг юм байна. За ингээд нөгөө юунуудаа вакуум цонх хаалгандаа бас зорьсон тохиромжтой хөшгүүдийг нийлүүлдэг юм. Ер нь хөшгийн сонголт ариун юм байна. Тийм байлээ. Одоо модон хулсан хөшиг, ром хөшиг, комбо хөшиг хүрээтэй хүрээгүй жайлуузан хуулдаг маш олон төрөл байгаа. Тэгээ энэс гадна ингэдэг гинэ энэ хиймэр хөшгөний дэлгүүр өөртөө зөвлөгөө өгч ажилт юм байна. Багцээлээ. За одоо жишээлбэл яаж юм гэхээр хүмүүс ингэдэг гэж байгаа. Өөрөө ингэж хэмжээг аваад очихоор хөшгөө нэг бол багтуулцдаг. Эсвэл ингэж урттуулцдаг. Тэгэхээр эн чинь ингэж нэг бол ингэж ажлын цаг заваа гарцж чинь хоёрдугаарх нь мөнгө гарцж чинь гэсэн өмнөдөө тий. Тэгэхээр эдний хамт олон яг зөв таарсан хэмжээг нь аваад зөвлөгөө өгдөг. За энэс гадна суйрлуулад өгдөг. Ийм үйлчлэг үзүүлдэг юм л. За тэгэхээр хангаа утганы баруун талд сөүл хэмнэлгийн залгаа Go to Market гэдэг байгаа. За энэ Go to Market-ийн 2 давхарт байгаа юм байна. За хиймэр хөшгийн одоо дэлгүүр. За тэгэхээр утасны дугаар 8622 44 44 юм байна. 8622 44 44. За хэрвээ та хөшиг сонирхож байгаа албан байгууллага за ер нь гэртээ ч гэсэн хөшиг сонирхож байгаа бол бид бүхэн хиймэр хөшгийг санал болгож байна. За баярлалаа. Хөшиг угаах аргаас хуваалцсан байна яг мэргэжлийн газраас нь та цагаан жил угаахдаа гүн бохирдол арилгах угаалгын бодисоо хийгээд хүүтэн усанд дэвтээгээд базаад хонуулах юм байна. Тэгээд халуусар ерөөсөө угааж болохгүй гэж байна. Ингээд хэрийг нь маш сайн дэвтсэн маргааш нь угаалгын машинаар угаадаг шүү гэж зөвлөсөн байна шүү. Тэгэхээр халуусар угаах нь ерөөсөө буруу байх нь хөшиг тэр чигтээ өнгө алдчихдаг юм бэ лээ. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ хиймэр хөшгөний дэлгүүр хамтран ажиллаа. Баярлалаа. За би ямах гэдэг ингээ хараад энэ чинь хурууны ингээд нэг ихний үеийг л ямах гэдэг шүү дээ. Тэгээд зөв. За. Тэгэхээр чин одоо барагцаалах хэрэгтэй болдог. Яг уу сантиметр биш миллиметрээр асуусан бас болж. Бүр 88.6. Миний хуруу монго тэгээд энэс баглах.
байна өглөөний минь. Сайн байна уу өглөөний минь. Сайн байна уу? За. Холбогдоо. Спикер болоорой. Эсвэл уцаа машинаас салгаарай. Оо заачлаа. За цачлаа. За. Нэг ямах ойролцоогоор хэдэн миллиметртэй тэнцүү вэ? Юу юм биш үү? Нэг инч гэсэн үг баха тий. Харин мэдгүй би энэ чиг сайн мэдгүй. 254. 254. Ай. Юу миллиметр юм уу? Миллиметр. 2 миллиметр гэх юм уу тэгээд? Юу юм уу? Тэгэхээр чи Би харин яг 25 мм. 25 арай биш юм байна. Холбогдсон баярлалаа өдрөөс яхан гүрээрээ. За миний хол тийшээ дөхөх юм. За. Эфирийн удаас 77 83. За энэ чанга асуултнууд дээр ер нь би ингэж асуултуудаа хуваарлаж байгаа. За энэ хоёр асуултанд хариулсан бол энд бүдэрч магадгүй дээ гэд ингэ байрлуулсан байгаа. Царай харж хүндийн энд явна. 88-77. Оо байна. Цогоо. За цогоо. Өглөөний минь. Нэг ямах ойролцоогоор хэдэн миллиметртэй тэнцүү вэ? 3 дахь хүн шууд харилт авч болно. Миллиметрээр ярих юм уу? Нэг миллиметрээр. За бас 3 дахь юм. Гэхдээ хариултаа өгч болно шүү дээ. Болно. Нэг сөөмийг хэлдэг гэхээр чинь 15 мм орчим байх юм болов? 15 мм биш юм байна. Биш юм байна. Сөөм биш ээ. Сөөм чинь бүр урталтай. Тий. Тэгээд миллиметрлөөр шилжих юм бол бүр уртаалаа явчихна. За энэ бол 3 см буюу яг миллиметрлөөр шилжүүлэх юм бол 32 мм байд юм байна шүү. 2 юм уу? Төөгөөс илүү байд юм уу те? Юу вэ? Төөч нь юу вэ? Бүр урт штэ. Төөч нь 10. Төөч 10. Сөөм үзүүр сөөм одоо чинь 100 Төөч нь 20. Сөөм чинь 10 гэх юм уу? Юу гэх юм? 200 гэж байгаа байх. Тий. Миллиметрээр бол. Тийм байна. За, манай найруулагч ингэсэн одоо дууга тавиад нэг тоглуулад үзээрэй болж ийн үгүй туршиж үзье гэсэн хэдүүлээ нэг дуу таах гад үзээ. Төрөөрөөс сонсогдсон ш тэр дуучаа гүн. За. Тийм үү. За одоо тэгвэл хэдүүлээ сонсъё те. За. За. Их ормын амгалан байг эрцэргүүд алхаад марш их орныхон төлөө бүсгүй минь чиний төлөө. За, энэ сонсогдсон уу? Энэ яг утас руу орж ирэхгүй байна. Үний юм байна түрүүний. Радиогоор сонсогдоод радиогоор сонсохгүй. Бүр багцсан тайтай ярих гад бүр. Сая радиогоор сонсогдоод очиж байна. За тэгвэл радиогоор нэг сонсоод үзэх үү? Үзэхгүй юу? Тэгвэл радиогоор жоохон сангалчих уу? Тэгээ жоохон чангалчих. За. Их ормын амгалан байг эрцэргүүд алхаад марш их орныхон төлөө бүсгүй минь чиний төлөө. За, одоо цаана явж байгаа шүү гэн те. Энэ ямар киноны дуу вэ? Киноны дууг нэр нэрлэх юм байна. Байтаг богд уу? Байтаг богд биш юм байна. Холбогдсон баярлалаа. Өдөр сайхан өнгөлөөрэй. За. За одоо тэгвэл энэ үлцэн юуны дууны асуултанд дандаа радио. Oh my god юу вэ? Ой. Бас заримдаа бүр ингэ сандардлаа ах юм аа нэрээ. 94.1. Манай өглөөний минь Тимур. Өглөөний минь. Радиотой байна уу? Энэ утас руу чимээ маань ордгоо. Чинь Монголын усны хараад телевизээр гарч ирсэн ямар нэртэй кино вэ дээ гэж нэг. За тийм ээ тэгвэл цагаа явуулж сонсцсон юм байна ямар ч гэсэн. Чанга явж. Их орны зэрэг. Их орны зэрэг биш ээ. Холбосон баярлаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Юу болоод байна? Харин тийм ээ юу болоод би бүр үнэхээр өвчин олохгүй байсараад энэ өдрөөлөө дуусах юм шиг байна. Тэ чи хүмүүсийг унгаах учраа болоо. Тий авихаа нэг өдрөөс очихгүй. Тэр нэг чаргалтай байна гээл. 6 тийшээ ингээ хаарлаа дуулаа. Түрүүнээс шүгнэл болж исэн тэгсэн чи сая болох болчихъя. За 86 26 өглөөний мэд. Ахаа. Радиого багсаарай. Би тааж байгаа мөн үү гэл. Өглөөний минь батэрсэн. Өглөөний мэд дахаа. За өглөөний Та радиого жоохон багсчих боломж байна уу? Цороотой. Оо багсчих бүр хоол. Авдраацэг. За. Та гурав дахь хүн нэг дуу хэдүүлээ сонсож ин дууны нэрийг таах юм аа. Харин тэр нэг төрхтэй кино үү? Тий. За тэгвэл цагаа явуулж та сонссон юм шүү дээ. Нэр нь юу вэ? Тэрийг эсвэл юу вэ? Басаа ямаа тоглоод Гурд харах юм дээ. 3 дахь хүн. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Гурд хүн штэ. Тийм штэ. Харилцааны хэлж байна. За. Гэтэ ер нь хүндрэлтэй байна энэ. Харин тий. Ярихад айгүй хэцүү. Та юу нэг шууд уцаараа л ярмаар энэ да. Миний
толгоо өвдөж байна. Харин тий. Сонсгож жоохон хэцүү байгаа дээ тий. Аха. За зөв хариулт нь нарны жим юм байна. Нарны жим. За та дараагийн асуулт би асуучих уу? За тэгээ. За дараагийн эхний асуулт таны хувьд эхний асуулт ийм асуулт байна. Комодо луу гэх амьтан ямар төрлийн амьтан бэ гэсэн байна. Би 4 хувилбар хэлж өгье. За. Луу, гүрвэл, могой, матар. Цаг яасан? Ямар сайн матар шиг асуулт ээ. Яс хүн гахтурдаа шүү дээ яа. Ер нь хоёул ингэж байж байсараа байна. Гүрвэл юм байна. За Баяр үргээ. дэлхийн хамгийн том гүрвэл бол комодо луу юм байна. Дараагийн асуулт хөл бөмбөгийн үндсэн цаг хэдэн минут байдаг вэ? Цаг яасан? 45 төвч 90 минут. 90 минут гэдэг юм байна. Баяр үргээ. За тэгвэл одоо би нэг шал сонио асуулт асууя заяа. За шал сонио. Та 10 секунд дотор багтаад хэлэх ёстой шүү дээ. За. Цагаан толгойн 16 дахь үсэг ямар үсэг вэ? 16. Цаг явсан. 10 секундын дотор 16 дахь нь. тий. Нэг бол тоол эсвэл гал та. Эсвэл 90. 90 айл нь биш юм байна. Гол үс нь баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй яхаа. Энэ чинь 15 дахь нь нэлээ. 15-наас өссөн юм шүү. Би 16 гэсэн юм. 16 юм уу? За. Тэгвэл ойлгомжтой байна. Нэвтрүүлгийн маань өндөрлөх цаг болсон байна. Ямар ч байсан хэдүүлээ эфирийнхаа шилжилтийг хийгээд нэг маргааш нэг өдрөөс аятайхан болчих واخа битэр тэгж бодож байна. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт 2 ялагчтай болсон. Эрхмээ мөнх жаргал гэдэг юм 2 ялагчтай олжээ. Баяр үргээ. За манай нэвтрүүлэгтээ хүүхэд бүрт эрүүл амттан гэсүрээтэй хүүхдийн баярын бэлгийн багцаар OG Family хамтран ажилласан. Мөн Хиймэр хөшгөний дэлгүүр хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 9 цагаас радио мэдээг үлээн онсороо 9 цаг 10 минутаас хот топог нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.